За та бүхэн энэ өдрийн мэндийг ирье. За Монгол Үндэсний Арчс намаас өнөөдрийн энэ мэдээлэлд яагаад хамтарч байгаа вэ гэхээр Үндэсний Арчс нам 2009 оны 9 сарын 7-нд өнөөдрөөс 9 жилийн өмнө одоо 10 дахь жилээ үзэж байна. Энэ оюут толгойн гэрээ байгуулж байгаа Монголын талын ажлын хэсэгт хандаж 34 шаардлага бүхий ийм одоо мэдээллийг хөргүүлж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр харахад энэ 34 заалтын нэг нь ч биелэгдээгүй байгаа. Нэг нь ч биелэгдээгүй. Тийм учраас энэ бол гэрээ бол өөрөө маш одоо хуудуутай гэрээ болсон олон жил маргаан болно. Маргах болгонд нь Монголын одоо нэр хүндийг доош нь татдаг. Монголд оруулах хөрөнгө оруулагчдыг бити ороороо гэж одоо бараг уриалдаг. Нөгөө Монголын баялагаар бий болгосон мөнгөөрөө Монголын эсрэг сурчлагаа явуулдаг. Нэг ийм л Монголын эдийн засгийг татаж унагадаг. Өөрөөр хэлбэл энэ төсөл өөрөө маш том мега төсөл Монгол улсын хөгжлийг хөтлөөд аваа явуучих чадвартай. Бас татаад самраад унагчих ийм одоо аюултай ийм төсөл байгаа. Тийм учраас бид нар энэ одоо 34 заалт биелэгдсэнгүүгээд энэ дотроос одоо голлох хэдэн заалтууд дээр намуутайгаа нийлээд хамтраад энэ мэдээллийг гаргаж байна. Тэгээд одоо өнөөдөр ингээд 10 жилийн эцэст эргээ харахад энэ ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээ биш байсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу гэхээр Монгол хөрөнгө алгаа. Тэгээд хөрөнгөтэй тэр Rio Tinto гэдэг одоо том компани хөрөнгөө ирүүлээ оруулаад хамтдаа 34-66-аар хуваагаад ажиллая гэсэн чинь ерөөсөө байхгүй нэг л их олон 10-аад компаниудын нэр бариад дэлхийд даяар тойроод банкудаас одоо мөнгө цуглуулаа явж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр мөнгө олж их, зээл олж их, ердийхэр бол одоо та нартай ч гэсэн адилхан бид нар банкнаас зээл авчихъя. Тэрэнд нь одоо зуучлалын авъя гэдэг шиг ийм гэрээ болчихсон байна. Тэгээ өнөөдрийн байдлаар ихэд Ivanhoe Mines Mongolia Inc, Ivanhoe Mines Mongolia Limited Канада улсын компани, Rio Tinto International, за Virginia Арлын компани, Ivanhoe оюут толгой гэдэг бас офшор компани Virginia Арлын, оюут толгой Нидерландс гэдэг Монгол улстай гэрээ байгуулсан татвар төлдөггүй компани. За дээрээс нь Turquoise Resource Limited компани, оюут толгой HKK, Ivanhoe Group, Rio Tinto гэдэг маш олон одоо 10-аад компаниуны нэрээр янз бүрийн одоо хуудуутай ийм гэрээ хийгээд одоо эзэн холбогдогчийн ч олоход хэцүү, хэн нь хөрөнгө оруулагч, хэн нь одоо үнэхээр бодтойгоор энэ төсөл дээр ажиллаж байгааг ч мэддэхгүй, хэн нь ямар хэмжээний ногдлол авах нь маш одоо эдрээтэй ийм бодлоонтой гэрээг байгуулсан. Тийм учраас энэ заалтын нөгөө 2009 онд өгчсэн хамгийн анхны шаардлагын хамгийн ихнийх нь хөрөнгө оруулагчийн тодорхой боловч нэг тодорхой хөрөнгө оруулагчтай гэрээ байгуул гэсэн. Одоо хөрөнгө оруулагч байхгүй. Тэр тусмаа хамгийн аюултай нь юу гэхээр 16-25 гэдэг энэ хөрөнгө оруулалтын гэрээнд байна шүү дээ. Юу гэж гэхээр хөрөнгө оруулагч нь Ivanhoe Mines Mongolia Inc гэдэг 00218 дугаартай Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтын одоо гэрчлэгээтэй ийм компани байгаа гэж. Нөгөө Rio Tinto энэ төр бол хөрөнгө оруулагч гэсэн үүргээ гэрээгээрээ бол аваагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ яасан бэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээ гэж хэлээд Монгол улс мөнгөгүй, энэ нөхдүүд бас мөнгөгүй хамтдаа очиж одоо олон улсын банкаас мөнгө босхийг гэсэн мөртлөө одоо англи хэлтэй болохоор илүү авдаг юм уу? 66%. Ингэж л одоо жуучлалынхаа хөлсөнд 66%-ийг авчихаа. За би Ivanhoe их одоо ойлгомжтой та нарт Ivanhoe гэж одоо нэрлэмээр байгаа цааш. Ivanhoe гэдэг энэ нөхөр байна шүү дээ. Хөрөнгө олж игнэгээ 66%-ийг авсан. Зээл олж өгөө тэрийг давхар хүүлээд том их хувь авчихаа. За түүнийг одоо мөнгө олоход одоо гарсан зардал гэж маш их үйлчлэгээ санхүүгийн зардал авчихаа. Хөрөнгө оруулалт оруулсан гэж нэрээ тэрийг нугалж одоо Монголд хүлээн зөвшөөрүүлж бүртгүүлж байгаа. Дээрээс нь холбогдох этгээдүүдгээ тэр Ivanhoe-той холбоотой 5-10 компаниар дамжуулж одоо янз бүрийн шимтгэл, зуучлалын хөлс, дээрээс нь одоо гүйцэтгэл хүртэл оролцож авч байгаа. За 9 шидийн арга хэрэгжилж одоо татвараас зугтаж үнэхээр одоо мөнгө хийнэ гэдгийг бол үзүүлж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо багахаас өөр арга байхгүй Ivanhoe-гээр харин Монголын төрөөсөө бол ичхээс өөр аргагүй нэг ийм л байдал бий болчиход байна. За дараагийн нэг чухал юм бол одоо гэрээнд ихэд зэс хайлуулах үйлдвэр байгуулвал
эдний оюуны өмчийн эрхтэй флаш смелтинг гэдэг л технологиор хийнэ. Өөрөөр хэлбэл өөр газар одоо зис хайлуулах үйлдвэр байгуулах юм бол энэ гэрээ зөрчсөн гээд Монголын тал дахиад одоо бараг өрөнд орох байдалтай. Эсвэл одоо шинтгэл төлөх байдалтай. Ийм янз янзын одоо зүйлийг оруулж ирсэн. Монголд одоо борлуулалтын орлого нь орж ирдэг. Монголоор мөнгөн урсгал нь явдаг. Санхүүгийн баримтыг шалгана гэхээр хятад болон бусад орноос энэ тэндээс авчирч шалгуулдаг. Ерөөсөө мөнгө төгрөг нь яруу одоо нэгтлэн чинь хань хамаагүй өөр оронд очицсан одоо байж шин. Монголд огт хамаагүй байж. Тэгэхээр би энэ гэрээг юу гэж хэлэх гээд байна гэхээр дэлхийн түүхэнд их одоо мянганы луурын гэрээ болцоо. Тэгэхээр бид нар энэ гэрээг бол дуустал энэ орд бол 50 жил ажиллах дор хаяж ажиллах гэрээ 50 жил хэрүүл хийх үү бүгдээрээ 5 сар энийг одоо ярьж хэлэлцээд шинжлэх үү гэдэг л одоо ийм л нөхцөл байдал өөрөө ирэхгүй одоо тулаад байна гэдгийг би хэлмээр байна. За нэг их чухал юм бол эдийн засгийн үр өгөөж Монголоор одоо тийм их хөрөнгө оруулалт орлоо гэж одоо санхүүгийн тоо ярьдаг. Яг үнэндээ одоо 5 тэрбум доллар орсон гэхэд Монголд 1 тэрбум доллар нь үзэгдээд өнгөрч байгаа. Бус нь бол дандаа гадуур худалдаа, гадуур хэлэлцээр Монголын гаднах одоо контракт худалдаа авалтуудаар явж байгаа шүү гэдгийг одоо анхааруулan хэлье. Тийм учраас энэ бол эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээ биш, зуучлалын эсвэл одоо менежментийн гэрээ л байх ёстой. Ийм л юм байна.